За сайн байцгаана уу. За өнөөдөр болохоор товчхон мэндчилгээний үгнүүд. За өмнө нь нөгөө саяонараа гэсэн үгэн дээр за өдөртөм юу гэж мэдлэлт юм бэ гэсэн асуулт ирсэн байгаа. За тэгэхээр нэг 3 хэсэгт хуваагаад тайлбарласан зүгээр. Эхнийх нь болохоор уулзаагүй удсан үед, уулзаагүй тодорхой хугацаа болсон үед болохоор нэг хоёр үгийг хэлж байгаа. За нэг нь болохоор огсаши буридэс уулзалгүй бодлаа гэсэн. За тэгээд нөгөөх нь болохоор гобус хаташтай оримас. За энэ хоёр үг болохоор аль аль нь хүндлэгстэй хүндч хэлж болно. Жирийн найзуудтай болохоор огсаши бүри гэж хэлэхэд болдог байхгүй юу? Хүндтгэлийн хасаад. За энийг болохоор уулзаагүй удсан үед бол хэлж байгаа. За тэгээд нөгөөх нь болохоор ерөнхийдөө ажлын байранд байна уу? Ажлын байрнаас гадна жирийн одоо нөгөө хөршдөө мэдлэх байд юм уу гэдгээс хамаарат жаахан бас өөр байдаг байхгүй юу? За ажлын байран дээр бол ерөнхийдөө хоёр үгийг аягүй хэрэглэнэ. За эхнийх нь болохоор ухааяа госаймас. Ажил дээр өдөр байна уу, орой байна уу, шөнө байна уу те. Ирэх нь хамаагүй, өглөө ирэх нь хамаагүй бүгднтэй нь бүх тохиолдолд ухааяа госаймас өглөөний мэнд гэж мэдлдэг байхгүй юу? За тэгээд нөгөөх нь болохоор оцкарэ самадес гэдэг нь болохоор ямар нэг ажлыг цуг хийж байгаа хүндээ нөгөө хүнээ та ядарч байгаа үедээ гэсэн утгаар хэлдэг байгаа. Гэхдээ яг нөгөө тогтцсон хэллэг учраас ерөөсөө оцкарэ самадес гэж явчихдаг байхгүй юу? Тэгээд ажил дууссан үед болохоор оцкарэ самадес та гэж явдаг байгаа. За тэгээд ажлын байран дээр биш тохиолдолд болохоор ухааяа госаймас боёо өглөөний мэндтэй. За хүндлэг шаардлагагүй тохиолдолд ухааяа. За өдөр уулзах юм бол конничива тий хуршүүттэйгээ ч юм уу тий нэг хүнтэй тааралтай конничива гэж хэлж болно. За орой мэндэх юм бол конбанва. За конничива конбанвад бол ямар нэгэн хүндэтгэлийн хэлбэр гэж бол байхгүй байгаа. Окей. Тэгэхээр иймэрхүү үгнүүдийг бол яг өдөртөм амьдралд хэрэгэлдэг байна. За тийм. За тэгээд энэ удаагийн дугаар дуусчин дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.